За сайн байцгаана уу. За олон түмний мэддэг Инх саран гэд сувлэл биод байдаг. За би одоо хотоодны хаалганд ороод энд ирээд 15 хоног ингээд сувлууллаа. Тэгээд за маш сайхан үйлчлэгээтэй хаалганы дараах одоо хүмүүсийг маш сайн сувлдаг. За уламжлалт, ангаах ухаан гэ хосолсон ийм эмчилгээтэй мундаг эмч нартай ийм хамт олон байна. Тэгээ та бүхэндээ танилцуулъя. За тэгээ хаалгаанд орсон за бие тэнхрүүлээ гэж байгаа хүмүүс нааш анхаарлаа хандуулаараа. Тэгээ та бүхэн маань бас сувлуулъя гэж байгаа. Цаашаа бас ингээд өвчин зовлонтой хүмүүст хүртэл шеэрлээд өгөөрэй. За ингээд Инх саран гэд биод байрлалтай юм сувлал байна. Тэгээд агаар сайтай. Тэгээд эмчилгээ сайтай. За тэгээд та бүхэндээ танилцуулъя. За үүдний хэсэг байна. За ингээд нэг давхартаа ингээд хөдөлгөөнөөр одоо ингээд биеийн хөдөлгөөн хийдэг юм эмчилгээтэй. За V1 давхартаа одоо ингээд хөлний массаж хийдэг. Ийм төхөөрөмжтэй хөлний ууланд массаж хийн. За ингээд хүний биеийн хорыг ингэж доотлоор нь гадагшлуулдаг. Одоо ингээд илэг зүсний ийм хордлоготой хүмүүс бол доош ингээд бүрэн ногоорд юм байна. Тий. Бүх тий. Харин айгүй ингээд бохрын доош ингээд хүний биеийн одоо ингээд юуг доош ингээд гадагшлуулдаг ийм аппарат. За ингээд тогон залгачдаг. Тэгээ гартаа нь холбоод ингээд одоо энэ ингээд энэ чинь ингээд тув тунгалаг байсан те. Одоо ингээд харлаад бүр айгүй их бүр их хордлоготой хүмүүс бол айгүй их харуулдаг, бүр замагддаг ийм юм байна. За ийм эмчилгээ гэдэг юм байна. За V1 давхартаа ингээд кофе. За тэгээд дэлгүүртэй. Сайн байна. За ингээд V1 давхартаа бас ингээд эми сантай. За ингээд хагалгаанд орсон хүмүүс бол одоо энд ингээд боолто хийлгэж чинь. За ойдл мойдолтой хүмүүс энд ойдлоо авахулчин. Би одоо 3 дахь эмнэлэгт 2 сая ойдлоо энд авахулсан. За ингээд давхартай эмч нартай. За одоо энэ болохоор ингээд уламжлалын эмч маань ингээд уламжлалын эмчилгээ одоо ингээ хийдэг. За одоо энд ингээ физик эмчилгээ хийж байна хүмүүст. За сайн байна. За энд ингээ шарлага. За энэ болохоор одоо ингээд хөлөнд массаж хийх юм те энэ. Хөлний булчин сулж өгнө. За. Хөлний чамгсан булчингуудыг сулж байгаа учраас сулж нэг 10 минут хийж байгаа. За. Хөлний булчин сулдаг. Энд тэгээд уулам бол бүх юмдаа сайхан ингээд массаж хийгээд өгчин. За. Энэ бас гоё юм байна. Хийгэр юм байна те. Цахилгаанаар. Цахилгаан хийж хийлээд байгаа шүү. Ингээд уугалчих юм байна те. За ийм гой эмчилгээнүүдтэй юм байна шүү манайхаа. За энэ бол ингээд дандаа физик эмчилгээнүүд хийгддэг юм байна. Шарлага тэгээ физик эмчилгээнүүд. За энд бол ингээд зүүнний эмчилгээ зүү тавина, бомб тавина. Барай засал хийн. За ингээд 3 давхартаа ясаа дуслыг гээд
Энд ч одоо Европ хэмжлэг гэж орно тий. Тий, Европ хэмжлэгийг ингээ за туслаа хийлгэж юм байна. За ингээд коридортой ингээд даралтын аппарат нь за тэгээд жоохон толгой молгой эргэх янз бүр болох үедээ коридорт гарчраад нэг даралтаа үзчихнэ. Ширээж гүйж ирээд дaalтай. Тий. За ахыгаа уруудтаад ахтайгаа зүгэн хийгдэж байна. Мистер нэг палатанд байгаа. Та бүхэн мэдэх байхаа төвсөл усуулсан болохоос ш. Тий. Ер нь ямаршгүй байна. Сөвлөл. Энэ үнэхээр гоё юм байна. Төгс юм байна. Ер нь би эргэж ер нь бас ирж хэвтгэхэр боллоо. Одоо нэг хөгжмийнхээ хамгаалтыг аваад ахаад энэ ч бас хийлэх. 7 хоног. Булчин сэргээд хагалгааны дараах нөгөө одоо сэргээх хэмчилгээ гэдэг энэ ч бол одоо бас хоол унд байр ер нь хэмчилгээ бол өстой гоё надад төгс санагдлаа. Дажгүй байна. Надад ч гэсэн бас таалагдаад байна. Тий. За даралт бол гайгүй байна. Гайгүй таасан. Дээд даралж байгаа өндөр үгүй. Дээд жоохон өндөр. Тийм ээ. Тэгээд энэ бас сахар болгох тийм эмчилгээ нь бас их гоё юм байна. Тэр нөгөө биеэр дамжуулаад тэр хөлний уулнаас тэр Доош хорыг гаргадаг. хорыг гаргадаг. За тэнд бол үнэхээр одоо тэр бол яг надад шууд биеийн дээр шууд мэдэгддэг. Тэгээд өчигдөр миний сахар бол одоо нэлийн унжээ. Тэгээд гитих он бол эмчилгээ зөвхөн эмчтэй заавал ярьж хэлээрээ зөвлөгөө аваарай гэж. Зүү зүү. Нөгөө унаад ахаар гоё юм байна гэж төхөж ороод байсан чи бас болохгүй биш. За заах тий ордоо эдгэрээ. За баярлалаа. За. Одоо энэ 3 давхурт барай засал үүдээ тийшээ ороод тэгээд. За ингээд 4 давхуртаа барай засал хийдэг мундаг эмч нартай ингээд барай засал хийж байна 4 давхурт. За ийм сайхан сөүлэл байна да. Тэгээд та бүхэн маань бас ирж имжлүүлээрээ сөүлүүлээрээ. За тэгээд чадах ятгаараа бүгдийг бас нэг үрчлэн та бүхэнд танилцуулахыг хичээлээ. Тэгээд та бүхэн маань бас ирж имжлүүлээрээ, сөүлүүлээрээ.